Америк нэгдсэн улсын NSP корпорацийн санхүүжилтээр явагдаж байгаа Эрүүл Монгол иргэн хөтөлбөр. Эрүүл Монгол иргэн хөтөлбөр нь Монгол улсын иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилготой нийслэлийн засаг даргын тамгын газар Монгол улсын эрүүл мэндийн яам нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран ажиллаж нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд цуглуулгаар хүргэж байна. Эрүүл Монгол иргэн нэвтрүүлгээр Монгол улсын хэмжээнд нэлээд газар авсан өвчнүүдийн талаарх шинжлэх ухааны хамгийн сүүлийн цогц мэдээллийг үзэгчдэд хүргэж хэрхэн онцлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөх юм. 21-р зууны чимээгүй тахал. Ясны сэрэг жилд. Анхаар 21-р зууны чимээгүй тахал. Тандч бас хамаатай. Орчин үед дэлхийн нийт хүн ам тохиолдож байгаа хамгийн түгээмэл өвчний нэг бол ясны сэрэг жилт юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 50-аас дээш насныханд хийсэн судалгаагаар ясны сэрэг жилтээс болсон ясны хугарал эмэгтэйчүүдийн 3 хүний нэгэнд, эрэгтэйчүүдийн 8 хүний нэгэнд тохиолдог болохыг тогтоожээ. Судлаачдын үзэж байгаагаар 2030 онд манай дэлхий дээр ясны сэрэг жилтэй хүмүүсийн тоо 1 тэрбум 700 сая хүрнэ. Харин одоо л урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд ясны сэрэг жилтээс болох ясны хугарлын тоо хэмжээ хязгаарын алдахад хүрнэ гэжээ. Хэрвээ та би залуу хүн бат бөх ястай сэрэгжих болоогүй гэж бодож байгаа бол энэ нь маш том эндүрэл юм. Учир нь хүний яс нэгэнтээ жингээ алдсан л бол ахин эргэж хизээч сэрэгдэггүй. Зөвхөн ясны жингийн алдагдлыг зогсоож болдог. Иймд ясны сэрэгжилтээс залуу наснаас урьдчилан сэргийлж ясны жингэн аль болох удаан хугацаанд барьж байхыг эрхэмлэх ёстой. Ингэж байж таны яс нас агсанч бат бөх чанараа удаан хадгалан үлдэнэ. Энэ өвчний хүндрэл нь ясны хугарал. Бугуй, нуруу, нуглам, дунд чүмгний яс хугаралд илүү их өртөдөг. Харамсалтай нь хүмүүс өвчнөө ихэмчлэн хүндэрсэн хойно л мэддэг. Учир нь ясны сэрэг жилтэнд бусад өвчнүүдийг бодвол онцгой шинж тэмдэг илэрдэггүй, ямар нэгэн онцгой өвчин зөвөргүй ясны эдийн алдагдал үүсэж байгааг тогтооход хүндрэлтэй. Эрүүл юм шиг явж байгаад генет онцлогддог тул энэ өвчнийг чимээгүй тагал гэж нэрлэдэг. Ийм учраас ясны сэрэг жилтийг цагийн ажиллагаатай тесрэх бөмбөгтэй зүйрлдэг буюу таны ямар нэгэн эвгүй огцон хөдөлгөөнөөс ясны хугарал үүсч болдог. Ясны сэрэг жилтийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь ямар ч шалтгаангүй нурууны өвдөлт, бүх яс янгинын өвдөж байгаа мэтээр илэрдэг. Олон тохиолдолд эдгээр шинж тэмдгийг ретикулит гэж буруу онцлон удаан хугацааны турш эмчилгээхийн хугацаа алддаг. Ясны сэрэг жилтийн үед дунд чөмгөний хугарал нь ихэвчлэн ахмиг болон настай хүмүүст үүсдэг тул маш аюултай. Учир нь эдгээр өвчний 5 хүний нэг нь 6 сарын дотор нас бардаг байхад үлдсэн 3 хүний 2 нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алддаг байна. Мөн нурууны нуглам, сэртэнгийн хугарал нь хүмүүст маш хүндээр тусдаг. Энэ үед эхлээд нуглам дотроо маш олон тооны жижиг хугарлууд үүсч аяндаа гэмтсэн нуглам нь бүхлээрэн хугардаг. Ингэснээр аажимдаа хүний өндөр багсан зарим тохиолдолд 15 см хүртэл нам хомолж нуруу мөрийн гэдэс төвийдэг. Харамсалтай нь хүмүүс өөрсдөө ч энэ гэмтлийг мэддэггүй байна. Үүний уршгаар дотор эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдаж амьсгалахад хүндрэлтэй болох нурууны нугламд мэдрэл дарагдах, зүрхээр өвдөх, ходоод гэлсний үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Өвдөлтөө сэргийлж тухайн өвчтөн аль болохоор баг хөдөлж улмаар хөдөлгөөний хомсдол нь ясны эдийн цаашдын алдагдлд хүргэн сэргижих гинжин хэлхээ үүсдэг байна. Жилийн дотор дахин үүсэх хугарлын тоо 5 дахин ихсдэг.
Яс буюу ясны эдэн бие махбодын дах кальц, магний, фосфор, натрийн нэгэн төрлийн нөөц юм. Насан турсан хүний биед 1 кг хүртэл кальц байдаг. Кальцийн 99% нь ясанд, 1% нь зөөлөн эдийн эсэд тус агуулгадаг байна. Кальц нь бүхий л эд эрхтний үйл ажиллагааг зохицуулдаг бөгөөд юуны өмнө зүрх судас, дархлын тогтолцоо, цусны бүлэгнэл, булчингийн агшилт, сулралт, цусан дах холестерин болон глюкозын хэмжээг зохицуулдаг. Жишээ нь мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа нь элхийн доторх болон гаднах кальцийн тэнцвэрт хэмжээнээс шууд хамаардаг. Кальцийн дутагдлаас болж артерийн даралт ихсэх, чихрийн шижин, атеросклероз гэх мэт маш олон төрлийн өвчин үүсдэг. Нуруу өвдөх тохойгоор сийгэх нь мөн л ясны сэргэжилтийн бас нэгэн хэлбэр. Хүмүүс нуруу өвдлөө гэдэг боловч ясны сэрэгдснээс болж өвдөж байгаагаа ёр мэддэггүй. Өнгөрсөн 100 эмэгтэйчүүдийн дундаж наслалт дөнгөж 50 байсан бол 2011 оны байдлаар 80 болсон байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд цэвэрссэний дараа 30-аас 40 жил наслахдаа бие махбодод тохиолдож болох аюулыг мэдж байх ёстой. Үүнд ясны сэргэжилт, зүрх судасны эмгэгүүд, чихрийн шижин зэрэг өвчнүүд хамаардаг. 45-аас 55 насны хооронд эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үе байдаг. Энэ үед өнд өвчний үйл ажиллагаа аажмаар буурч, эмбэлгийн гормоны төвшин багасч, кальцийн бодисын солилцоо хэвийн бос болдог. 50-аас 70 нас хүрэхэд ясан дах кальцийн хэмжээний 30-аас 50% нь алдагддаг. Жим багтай, эрт цэвэрссэн, нөхөн төлжих насны үедээ биеийн юм алдагддаг байсан дотоод шүүрлийн эмгээс болсон үргүйдэл, олон төрөлд удаан хугацаагаар хөхүүл байсан болон ясны хугарал үүсч байсан хүмүүс ясны сэргэжилтэнд өртөх өндөр магадлалтай. Дэлхийн нийтэд хүүхдийн түнхний мултрал маш их байдаг. Яагаад гэвэл хүүхэд ихэнхээ хөвлөд байхдаа бүр тодруулбал ургийн яс бүрлдэх үед ихэнд кальцаар дутамг, тижээлэг бос чанар муутай хоол хүнс хэрэглэснээс кальцийн дутагдлалд ордог. Үүнээс болж бодисын солилцооны хямрал үүсэн ургийн ясны хэвийн өсөлт алдагдаж түнхний толгойн зохих хэмжээндээ хүртлээр гүйцэд хөгжиж чадалгүй төрөх болдог. Ингээд дутуу хөгжсөн түнхний толгой нь сүүчнийхээ ховлоос мултрах эмгэгийг ангаах ухаанд түнхний мултрал гэж нэрлэдэг. Ийм үед коллоидал минералс, кальцийн магний хелатыг хүүхдийн нас жингийнхэн онцлогт тохируулсан хэмжээгээр 5-аас 6 сар уухад түнхний дутуу хөгжил нь хөгдөн сэргэж зохих хэмжээндээ хүрдэг. Ингэснээр явж чаддгүй суугаа байсан бяцхан жаалууд маань хөл дээрээ босоод ирдэг. Энэ бол үнэхээр гайхамшиг. Учир нь коллоидал минералс нь бие махбодод зайлшгүй шаардлагатай 64 төрлийн эрдэсийг амархан шимэгдэх хэлбэрээр агуулж ясны эд болон цус төлчлөлтөнд оролцдог. Кальцийн магний хелат нь бодисын солилцоог сайжруулж, эдийн нөхөн төлжих чадварыг дээшлүүлж, нүүрс ус, өөх тос, энергийн солилцоог идэвхжүүлж, холбоос эдэд тустай коллагений нөхөн сэргэлтийг хангадгаараа нэн онцлогтой юм. Харин гол анхаарах зүйл нь түнхний толгойн сүүчнийхээ ховлд байрлаж буйг сайн хянаж байх нь чухал юм шүү. Нас ихад хүмүүсийн явдал өөрчлөгдөж, алхаанууд даашран ойрхон гიშгэж явдаг болно. Гэхдээ ясны сэргэжилтийг дан ганц өндөр настай хүмүүстэй холбож үздэг нь өрөөсгөл ойлголт юм. Сүүлийн үед бага насны хүүхдийн яс сэргэжих нэмэгдэж байгаа нь хоол хүнс хийж үсэн ундаатай шууд холбоотой. Хийж үсэн ундааны найрлагуудад химийн бодисууд нь бие организмд байх кальцийг гадагш нь хөөж ясыг хэвэрхшүүлдэг байна. Хүн хоногт 1000-аас 1500 мг кальцийг хүнснээс авах ёстой. Эхийн ураг бүрэлдэн тогтох үе 3-7 хоногтойгоос ургийн ясчлалт эхэлдэг. Тиймээс ургийн ясчлалт бүрэлдэж байгаа энэ үед жирэмсэн ихэд кальц ихээр шаарддаг. Хэрвээ энэ үед ихэд кальц дутмаг байвал хожимоо кальцийн дутагдaltaй яс нь хэврэгсэн ясны сэргэжилтэд хүүхэд гаргах магадлал ихснэ гэсэн үг. Витамин D нь кальцийг бүрдүүлж ясыг хатуу байлгахад нөлөөлдөг. Витамин D дутагдсанаас хүүхэд кальцийн дутагдал давхар орж ядрамтгай, бие султай, майг хөлтөө, бүр архиттай, цус багдалттай, цочромтгой, уйламтгай болохоос гадна мөн мэдрэлийн системийн талаас тайван бус болдог. Иймд хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтийг хангах зорилгоор Children's Chewable витамин зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Энэ бүтээгдэхүүн нь витамин D-гээс гадна витамин А, С, B1, B2, B6, B12 болон хүүхдийн өдрийн хэрэгцээд бүхий л эрдэс витамин төмрийг агуулсан байдаг тул бодисын солилцоо болон бие махбодын бүх үйл ажиллагааг сайжруулахаас гадна дархлаагч бас сайжруулдаг.
18-аас 44 настай хүмүүсийг залуучууд гэдэг. Энэ насны хүмүүс энергийн алдагдал ихтэй байдаг. Сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, уралдаан, тэмцээн, бүжиг, наадам гэд хоногийн 24 цагч хүрэлцдэггүй байх нь бий. Өөрийнхөө мэд хөрвөлдсөн бүхэл төрлийн шим тижээлэн өдрийн хугаст энерги болгоод гадагшлуулчихдаг нас. Энэ явцдаа биедэх кальцийг алдагдуулж эхэлдэг учраас энэ үед кальцийн дутагдлыг нөхснөөр ясны өсөлт нэмэгдэх, бие тамиржих, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар сайжран хөгшрөх явцад яс сэргижих, хөгшрөлтөөс үүсэх төрөл бүрийн эмгээгээс үрдэгчлэн сэргийлж чадна. Sunshine, sunshine reggae. Эрүүлэнх 100 наслахын нууц NSP. Кальци зөв бусаар бусад эрхтнүүдэд хуримтлагдаж, одоо жишээлбэл хөлний улан дээр яс ургах, эсвэл бол одоо цөсөнд чулуу үүсэх, бөөрөнд чулуу үүсэх, нэг бол нурууны яс шохоожих, өвдөгний үеинд ясжилт ургах гэх мэтчлэн эмгэгүүд илэрхэд хүмүүс юу гэж боддог вэ гэхлээр миний кальци илүүдсэн байна. Тэгээд ингээ кальци илүүдсэн учраас энэ маань энэ тэнд бөөгнөрөөд ингээд шохоожилт, ясжилт үүсгээд байна гэж боддог. Энэ нь үнэн хэрэг дээр болвол цусанд кальци дутагдсанаас болоод ясанд агуулгадах кальцийг маш их хэмжээгээр дайчилснаас цусанд нь кальци их болж тэгээд тэр нь цусныхаа эргэлтээр энэ тэнд очиж зүү бусаар хуримтлагдаж эхэлж байгаа юм. Ялангуяа цусны pH буюу хүчишүүлтийн тэнцвэр алдагдалж хит их хүчишилт буюу ацидоз үүсэн үед бол зүү бусаар энэ тэнд очиж ингэж кальци хуримтлагддаг. Яг энэ тохиолдолд бол тэр цусны pH хэвийн болгох, тэр ацетозыг хэвийн болгох нөлөөтэй карал кальци бүтээгдэхүүнийг уухад бол цусны pH хэвийн болж энэ тэнд зүү бусаар хуримтлагдсан тэр кальцийн тэр хуримтлууд одоо тэр шохоожилт, тэр ясжилт эднэр бол шимэгдэж хайлж эхэлдэг. За энэ карал кальциг протаза плюс хавсраад 2-3 сар хэрэглэсний дараа бол одоо тэр хөлний тэр уланд ургасан яс, одоо нурууны шохоожилт гэх мэт энэ зүйлүүд бол арилдаг. Дурын кальцийн бүтээгдэхүүний найрлагын уншихгүйгээр худалдан авах нь өөрийн эрүүл мэндийг сүйтгэж байна гэсэн үг юм. Одоо цагийн жимс ногоо гадна талаасаа хэдийгээр сайхан харагдавч эрдэс витамины агуулмж нь маш ихээр буурсан байдаг. Энэ хөрсний илэгдэл, үржишин буурсантай шууд холбоотой. Мөн тэднийг тээвэрлэхдээ муудахгүй тул хугацаанаас өмнө хураадаг. Үүний үр дүнд ямар ч шимгүй, эрдэсгүй жимс ногоо хэрэглэгчдийн гар дээр очдог юм. Мөн үйлдвэрийн аргаар боловсрогдож, ариутгагдсан тараг, сүүн бүтээгдэхүүн нь кальцийн агуулмжийн алдсан байдаг. Иймд хоол хүнснээс бус кальц агуулсан нэмэлт бэлдэмлүүдээс кальцийн хэрэгцээгээ хангах шаардлага гарч байна. Өндөр хөгжилтэй улс орнуудын эрэг дүүнд маш их ач холбогдол өгдөг үе тогтмол хэрэглэж хэрэгцээд эрдэс байцаа нөхөх хэвшил болгосон байдаг. Энэ нь өөрийг болон гэр бүлийн хүндэлдэг, хайрладаг хүн бүхний үүрэг байх ёстой. Кальц агуулсан бэлдэмлийг зөв сонгож зөв хэрэглэх тухай хэд хэдэн ашигтай зааварчилгаа өгье. 1-р байгалийн гих тодголтой боловч амьтны яснаас гаргаж авсан кальцийн бүтээгдэхүүн хэрэггүй. Үйлчилгээний үр дүн болон ясанд хэр ихээр шимэгддэг нь тогтоогдоогүй бөгөөд сөрөг нөлөө гарах магадлал маш өндөр. Учир нь амьд организмд кальц байгаа хэсэг буюу шүд яс гэх мэтэд хар туулга хуримтлагддаг. Иймд амьтны ясаас гаргаж авсан кальцийн бүтээгдэхүүнтэй хамт хэр хэмжээний хар туулга хэрэглэж байгаагаа хувь хүн мэддэггүй. 1993 онд Германы эрдэмтдийн хийсэн судалгаагаар амьтны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэлд хар туулганы агуулмж хэд өндөр 800 мг кальцид 12 микрограмм, зарим тохиолдолд бүр 25 микрограмм байсныг тогтоосон. Харин хелатин хэлбэртэй кальцийн бэлдмэлд 800 мг кальцид ердөө 164 микрограммаас бага ирж байсан байна. Иймд та зөвхөн хелатины хэлбэртэй кальцийн бэлдмэлийг сонгохыг зөвлөж байна. Учир нь хар туулга нь тарих бөөр цусны улаан эсийг ноцтой гэмтээдэг. 2-р
Кальцийн бэлтгэлийг сонгож авахдаа кальц нь ионжуулалтын ямар хэлбэрээр байгааг анхаарах хэрэгтэй. Энэ нь лактат, глуконат, аспартат, карбонат, цитрат кальцийн хэлбэрт байж болно. Та ямар ч хэрэгэл зайгүй цитратын хэлбэртэй кальцийг сонгохыг зөвлөж байна. Учир нь хамгийн аюулгүй, хамгийн сайн шимэгддэг хэлбэр нь цитратын хэлбэртэй кальц юм. Харамсалтай нь зарим үйлдвэрлэгчид нь савлгаанда цитрат, карбонат, кальц гэж бичсэн байдаг. Үүнд битгий итгээрэй. Яагаад гэвэл цитратын хэмжээ нь маш бага, харин карбонатын хэмжээ нь илүү их байдаг. Учир нь карбонат, кальц нь илүү хямдхан байдаг юм. Ясанд хамгийн сайн шимэгддэг кальцийн хэлбэр бол цитрат, кальц юм. 3 дугаарт кальцийн нэмэлт бүтээгдэхүүнүүд магний гэдэг эрэдэс орсон байх нь маш чухал. Учир нь магнийн яснаас кальцийг зайлуулдаг парадгормон дааврын үүсэлтийг дарамгуйлж, харин кальцийг ясны эдэд хуримтлуулдаг кальцитонин дааврын хэмжээг ихсгдэг. Ингэснээр кальцийн шимэгдэлт уламж сайжирдаг. Кальц магний хоёрын агуулмжийн зөв харьцаа нь хоёрыг харьцах нэг юм. Өөрөөр хэлбэл 200 мг кальцид 100 мг магний ногдож байвал кальцийн шимэгдэлт илүү сайн байна. 4 дугаарт ихэнх үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ витамин D оролцуулах сонирхолтой байдаг. Гэхдээ магний агуулсан бүтээгдэхүүнд тосон дуустдаг витамин D биш, харин усан дуустдаг витамин D байх ёстойг анхаарах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд кальцийн бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг нөхөн сэргээх, үрвслийн арилгах, үнс судасны хан цусыг сэвэрлэх, тромбоцитийн бөөгнөрлийг багасгах, элүүдлэх холестеринийг зайлуулах, ацидоз буюу хүчилшилтийг багасгах бүтээгдэхүүнүүдийг урьдчилж хэрэглэх ёстой. Тэгвэл кальцийн ясан дахь шимэгдэлт нь илүү сайн байх болно. Энэ нь ялангуяа 45-аас дээш насныханд онцгой хамааралтай. Цусанд холестерин их хэмжээгээр хуримтлагдсан үед кальцийн бэлдмэл хэрэглэх нь аюултай. Учир нь судсыг зуурсан цемент шиг хатууруулдаг. Ийм учраас хэрэглэхээс өмнө урьдчилж цусан дахь холестерин хэмжээгээ зайлшгүй багасгах шаардлагатай. Энэ зөвлөөр Америк нэгдсэн улсын NSP корпорацийн гаргаж авсан Garlic Tapes нь маш үр дүнтэй юм. The British Medical Journal сэтгүүлд 1985 онд нийтлэгдсэн судалгааны үр дүнгээс харахад цусанд холестерин хэмжээ нь 1 децилитр цусанд 250-аас 350 мг байсан 62 өвчтөнд Garlic Tapes-ийг 3-7 хоногийн турш хэрэглүүлсний дараа холестерины хэмжээ нь 18%-аар буурсан байна. Саримсан цус шингэрүүлдэг тул аспирины оронд хэрэглэх нь химийн гаралтай эм хэрэглэхээс эрүүл мэндийн хувьд хавьгүй хор хөнөөлгүй юм. Учир нь аспирин ходоодны шарах, элэгний тирод үүсгэх их үндэс болдог. Өнөөдөр зөвхөн Японд л гэхэд 4 сая гаруй хүн NSP корпорацийн Coral Calc бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байна. Энэ даралт ихсэх, судас хатуурах, ухаан доройтох буюу зөнөх зэрэг ахмад насанд олонтоо тохиолддог өвчлөлүүдээс өөрөдөчлөн сэргийлдэг. Яс сэргижилт, артерийн даралт ихтэлт, яс, үеийн бүтцийн өөрчлөлт буюу артроз, артрит, ретикулит, өсгид яс ургах үед Coral Calc-ийг хэрэглэхэд эергээр нөлөөлдөг. Олон үеийг хамарсан үеийн өрөвсөлтэй хүмүүс 2 сарын хугацаанд Coral Calc-ийг хэрэглэхэд 80% нь биеийн байдал эрс сайжирсан байна. Учир нь NSP корпорацийн Coral Calc бүтээгдэхүүнийг далайн цэвэр усны шүрнээс гаргаж авсан бөгөөд кальц, магний, натр, калий, фосфор, хүхэр, төмөр, цахиур, цайр, хром, марганц, зэс зэргийг бие организмд хялбар шингэх ион хэлбэрээр агуулсан байдаг. Энэ нь булчингийн, ялангуяа зүрхний булчингийн агшилтыг сайжруулан, эсийн ханы нэвчмтгий байдлыг хангаж, цус бүлгэнэх процесст оролцоно. Үүнээс гадна галтуулын чулуулгаас гаралтай байгалийн маш хүчтэй сорбент болох Монтмориллон хэмээх хор үзийг агуулсан байдаг. Энэ нь бие организмд байгаа хорт бодисуудыг хоргойжүүлж, ялангуяа элэг бүрэг гэмтээдэг афлатоксин хэмээх хорт бодисыг биеэс зайлуулдаг гайхамшигтай үйлчилгээтэй юм. Иймд нарийн болон бүдүүн гэдэсний өрөвсөл, вирусын халдвар, ханиад, гэдэсний шимэгчид өвчнүүдийн үед Coral Calc-ийг хэрэглэхэд хоол боловсруулах замыг хоргойжүүлж, үйл ажиллагааг хэвэн болгоно. Ийм учраас кальцийн бэлтгэлийг сонгохдоо үр дүнгийн сайтар бодож, эргэцүүлж, маш зөв сонгож хэрэглэх нь зүйтэй. Кальц судсан тус харин ясанд хуримтлагдах ёстойг хязгаарч мартаж болохгүй.